Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнгөрсөн сард болсон сонь сайхан зүйлээсээ ойлгосон ухаарлуудаас та бүхэнтэй хуваалцах чинь. Гэхдээ энэ бол анхан шатны мэдлэг, сүнслэг замын анхан шатны мэдлэг бол биш шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд авах гэхийн ухаанаар авч, авах нь аваад, хаяхын хаяад, цаг нь болоогүй хүмүүс энэ хүү зүйлийг ийм зүйл байдаг юм байна гэд хөнгөн хүлээгээд аваарай заяа. За би өөрөө гадаад амьдардаг. Тэгээд одоо сая 8-аас 9 сард Монголд байлаа. Тэгээ Монголд очоод сайхан амраад хажуугаар нь бас ажиллаад тэгээд бас сонь сайхан үйл явдлууд тохиолдлоо. Тэр дундаас хамгийн чухал одоо үйл явдал нь юу байсан бэ гэхээр м, өөрийнхөө сүнсний насжилт тэгээд өөрийн өмнөх амьдралуудыг тодорхой хэмжээгээр түүнтэй холбоотойгоор үүлийн үрийн төлөөс нэхэгдэж орж ирсэн байгаа. Үүлийн үр бол заавал уцаан түлэгддэг зүйл гэдэг нь одоо дахин дахин батлагдсаар байна л да миний хувьд. За тэгээд энэ бүхнийг ярихаас өмнө хэдэн зүйлийг та бодотгож хэлэх шаардлагатай юм байна. Жишээлбэл би гэж бодоод байгаа энэ би бол энэ насны л энэ амьдрал буюу нэг л амьдрал юм байна. Яагаад энийг хэлж байгаа гэхээр одоо миний хүнс болвол 11,000 жилийн настай гэдгийг олж мэдсэн. Тэгээд нийт 330 төрөл авсан гэдгийг бүр сүүлд нь олж мэдсэн л дээ. Одоо энэ бүх үйл явдал болсны дараа ингээд ер нь би хэдэн төрөл авсан юм бэ гэж хагаад олж мэдсэн. За тэгээд Монголд юу болсон талаар одоо буцаагаад ярихад сайхан амарлаа. Саадтай зүйл байлаа, бөгөөжтэй зүйлч байлаа, ухаарлууд ч их авлаа. Хүмүүстэй уулзлаа, шинэ хүмүүстэй танилцлаа. Зарим хүмүүсийнх нь энэ насныхан тууллын цэгцэлж өглөө. За тэгээд одоо яг гол яриандаа тэр өдөр юу болсон? Яаж би одоо өөрийнхөө өмнөх амьдралын үүлийн үрийн төлөөс нь нэхэгдэж орж ирсэн талаар ярих гэж байна. За тэр өдөр ингээд хүний үзлэг үзээс оожлаа. Тэгсэн чинь 2-3 цагийн дараагаар нэг л биш ээ. Нэг айгүй буруутай мэдрэмж орж ирэл. Тэгэл үргэлжлүүлээд юм хийх гэж яасан чинь ерөөсө болтгүй. Тэгээд энэ хэмээн буруутай энэ таны мэдрэмж байна мэн гэж бодоол нөгөө юмтэйг ярьжсэн чинь нөгөө ихч маань үгүй дээ гэнэлтэрлээ. Тэгээ ямар сони ингээд за болий би завсарлага аваад тэгээд зайцаагаад хэдэн минут завсарлага авч байгаа нэг 30 минут завсарлага ав. За дахиад үргэлжлүүлээ үзэх гэсэн чинь ерөөсө болтгүй. Тэгээ хамгийн гол нь миний ингээд зүрх ингээд сонирн болоод айцтай болоод тэг ингээд айгүй нэг юм буруу хийсэн юм шиг мэдрэмжтэй. Тэр мэдрэмжээсээ бүр салахгүй айгүй сонирн. Би тэгээ ерөөсөө өөрийгөө ойлгохгүй тэгээ тэр өдрийнхөө үзэлгээ болоод за ихчээ өстой болохгүй байна ягаад ч болохгүй байна болий дараа олъё гээд тэгээд гэртээ харсан чинь нөгөө мэдрэмж маань алга болдгоо. Энд тэ яагаад ингэж байгаа юм болоо гэдэг. Юурээс учраа болохгүй байжсэн чинь одоо тухайн яг тэр энэ буруутай мэдрэмж орж ирэхээс өмнө би юу боллоо гэдгийг эхлээд одоо олох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгсэн чинь би тэнд одоо ихчэд одоо үүлийн үр юм байдгаа. Миний ийм зүйлтэн дээр анхаарах хэрэгтэй гэж тайлбарлаад байжсэн чинь би нөгөө одоо ярьж байгаа яриагаараа үүлийн үрийн эзнийг дуудсан байгаа байхгүй. Тэгээ дуудаад үүлийн үрийн эзэн намайг яриад энэ да гэд ирээд харчиж байгаа байхгүй. Тэгжсэн чи надаа бас өртөө юм биш үү гэд. Тэгээд за чи энэ өрөө ихлээр барагдуулаатгаа гэд хичээд яваад гсэн байгаа байхгүй. Тэгээ тэрийг олж мэдхийн тулд би тэнд одоо нэлээд хэдэн цаг өөрийнхөө учрыг олохгүй бүр сандраад твдээд тэгээд нэг юм буруутай мэдрэмж аваад бүр ингээд зүрх мөрсөн цоглоод бүр уучраа болохгүй бүр дээш доош. За тэгж жагаад за ямар ч байсан би нэг л юм болохоо ажиллаа гэдгийг мэдрээд яг юу болсон талаархаа
Одоо ярьжсэн чинь нэрээ би үүлийн үрийн талаар ярьжсэн юм байна шүү дээ. Тэгээд үүлийн энэ бол үүлийн үртэй хамааралтай байна гэд. За тэгвэл надад ямар үүлийн үр байна гэдгсэн чинь чамд төлөгдөөгүй 5 үүлийн үр байна гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгвэл энэ зүйлийг одоо яриагаа үргэлжлүүлэхээс өмнө нэг зүйл залруулах хэрэгтэй байна. Үүлийн үр гэдэг зүйл маань үүлийн үрийн өгөөж, үүлийн үрийн төлөөс гэдэг зүйл байгаа шүү. Заяа хоорондоо их ялгаатай. Үүлийн үр чинь сайн ч байж болно, муу ч байж болно. Одоо миний яригдчихэж байгаа энэ сэдв болвол одоо муу үүлийн үрийн төлөөс ахгүй юу? Би одоо надад муу үүлийн үрийн төлөөс нэхэгдээд ороод ирсэн гэсэн үг шүү. За тэгээд үргэлжлүүлээд ярих гэсэн чинь нэг үлгэр ярьж байгаа юм шиг сайн санагдав. За яах вэ? Та нар маань тэгээд авах гэхийн ухаанаар тэгээд аа, зөв ойлгоод явчих байх гэж найдаж байна. За үнэхээр одоо энэ амьдралын энэ насны туллаа хамгийн сүүлийн үйл явдлаас түрэн төртөл нь бол би өөрийнхөө амьдралыг бүрэн зэгцэлсэн. Энэ наснд болохоор өвгөө аваа маань тэнцсэн гэсэн үг байхгүй. Тэгээд үнэхээр энэ амьдралд үрч байхгүй байхад одоо өөр амьдралаас орж ирсэн үеийн үр болж тарж байгаа. За тэгээд за өөр ямар амьдралаар амьдрваа гэд ухаж үзвээ. Одоо энэ үйл явдал нэг талаараа ингээд төлөөс төлөгдөөд би ингээд таагүй мэдрэмж мэдрэгдээд ингэж байгаа боловч одоо надад миний олж хараагүй зүйлийг таниулах нь айгүй одоо өшөө энэ сүнсийг бүрэн чөлөөлөх боломж гарсан. За тэгээд нийтдээ энэ сүнс оршин тогтноод 11 мянган жил амьдраад 330 гаруй төрөл авахдаа одоо янз бүрийн төвшөнд амьдарч оршин тогтнож ирсэн байдаг юм билээ. Жишээлбэл одоо дэлхий дээр нэлээд хэдэн төрөл авсан, өөр гариг дээр төрөл авсан, амьтны одоо амьдралаар амьдарсан байх жишээтэй тийм. Тэгээд одоо тэр дундаасаа 5 удаад нь фейлдсэн байна. 5 төрөлтөө жоохон болохгүй юм хийсэн байгаа юм бэлээ л дээ. Тэгээд тэрийг одоо нэг гэсэн доо цэгцлээд өгөө аваагийн тэнцвүүлсэн. Тэгээд та бүхэн сонирхолтой байж магадгүй гээд одоо тэр 5 фейлдсэн амьдралынхаа зах зугаас нь одоо та нарт ярьж өгч байна. Тэгээд сонирхож байгаа хүмүүс нь сонирхоод энэ зүйлийг ойлгож авахд арай бэлэн болоогүй байгаа хүмүүс нь алгасчаарай гэж хүсэж байна. За тэгээд эхний амьдрал нь энэ бол нэг ходгүй заяа. Одоо би ингээд энэ төрлийг авахаас өмнө 2 төрлийн өмнө гэсэн үг байгаа байхгүй. 2 төрлийн өмнө. За 17 настай байсан. Тэгээд 17 настай байхдаа би одоо айлын башинг шатаацсан юм билээ. Тэгээд тэр айлын башин шатаасан үр дагавар нь 15 хүнд одоо хүндрэлд учруулж амьдралыг нь төвөгтэй болгож одоо тодорхой хэмжээний зовлонд ингээ орчуулсан байгаа байхгүй юу. Сэтгэл санаа, бие махбод тэгээд тэр чинь ор хоронгүй болцсон хүмүүс чинь айгүй хэцүү байгаа шүү дээ мэдээж одоо хар сүр гэрчим тэгээд өөрсдийнх нь зовлон зүтгүүр тэр юм дээр нь ингээд би үүлийн үр тариад тэр үүлийн үрээрээ тэр хүмүүст ингээд зовлончруулсан юм лээ. Тэгээд тухай за окей тэгээд сүнстэйгээ харилцаа би чи нэрээ тэгээд үнэхэр байшин шатаацсан юм уу гэлтгсэн чинь харин тийм ингээд тэгээ чи албаар шатаацсан юм уу санаатай хийсэн юм уу гэж чинь санаатай бол үлдээгүй байсан юм билээ. Тэгээд яг нөгөө залуу байсан одоо айсан байгаа байхгүй маш их айсан буруутай мэдрэмж тэгээд зүгтцсэн л юм билээ л дээ. Тэгээд одоо тэр зүйлийнхаа үр дагавраас гарсан үеийн өөр нь одоо бид тэр түн чи ямар нэгэн үйл тарьчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс гарсан үр дагавар нь одоо хэр хэмжээтэй байсан нь бол одоо тааварлашгүй би өөрөө мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн маш өндөр одоо төлөөсөнд унсан учраас одоо энэ амьдрал дээр өнгөрсөн амьдралыг чинь төлөөс надад нэг хэвдэж орж ирж. Тэгээд би ингээд эхлээд бодож байгаа юм. За би ч одоо энэ амьдрал гэж мэдчихсэн болохоос өмнөх амьдрал гэж ерөөсөө төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. Яагаад төсөөлөгдөхгүй байгаа гэхээр би өөрөө энэ зүйлийг сайн мэдэхгүй учраас. Тэгээд мэдчихэд за яхаарахгүй өмнөх амьдрал байд юм байна гэд. Тэгээ өмнөх амьдралыг байдаг болж таарахаар чинь тий би гэдэг хүн
Одоо 2 төрлийн өмнө одоо ч гэдэм одоо хэдэн төрөл авсан ч вэ, тэр биед байсан байхгүй юу? Энэ сүнслэл байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ зүйл надад хамааралтай, үнэхээр хамааралтай. Яагаад тэгэхээр энэ сүнсний л хийж байгаа зүйл гэсэн үг. Одоо энэ сүнсний ч гэж энэ сүнс одоо тэр төрлийг аваад тэр төрөл дээр бууцсан байх үед хийгдсэн үйл учраас энэ бол одоо ч гэсэн энэ сүнсэнд хамааралтай л гэсэн үг. За тэгээд энэ амьдралд энээс өөр зүйл байна уу гэд гэсэн өөр зүйл байхгүй гэд дараачийн одоо хоёр дахь дараагийн төрөл дээр юу болсон талаархаа хайж хэлж байна. За тэрний дараачих дээр нь болохоор одоо нөгөө айгүй буруутай мэдрэмж орж ирээд исэн гэдсэн шүү дээ тий. Тэр айгүй буруутай мэдрэмжийнхаа одоо амьдрал руу очиж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд яг юу мэдэрч байгааг нь үзэхээр ингээд айгаал зүрх хүчтэй цогцлол. Тэгээд энэ одоо хизээ болсон зүйл гэдгсэн чинь одоо 8 төрлийн өмнө 8 амьдралын өмнө болсон зүйл гэдэг. За тэгээд юу болсон гэдгсэн чинь одоо ингээд нийтдээ 37 хүнийг ингээд гомдоцсон байгаа байхгүй юу. Тэгээд тэр амьдралтаа одоо ямар ч амьдралаар амьдарсан бүүмэд ихтэй одоо худлаа ярих шалтгаан байсан юм шиг байгаа юм. Ер нь бол би тэр амьдрал дээр. Тэгээд ингээд тэр 37 хүнийг ингээд дандаа гомдолтойгоор нь үлдээгээд тэгээд нийтдээ бол 62 наслаад тэгээд үүд болоод тэр амьдрал ингээд дуусчихсан. Тэгээд одоо тэр 37 хүнийгтэй хоёул одоо яасан юм бэ гэдээ одоо сүнснээс асууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь гомдоогоод худлаа яриад юмыг хөлөгдөж аваад нэг одоо амьдарч байгаа нэг Монголд нэг лойрын эргүүд аяг их болчих нэгнийгээ хөлөгтаад тэр шиг юм болсон байгаа байхгүй юу 8 амьдрал. Тэгээд одоо тий чи ингээд албаар худлаа хэлээ яваад идэв гэсэнгүй. Үгүй албаар бол худлаа хэлсэн. Гэхдээ ийм үр дагавар гарна гэж би мэдээгүй шүү дээ тэр үедээ гэл. Тэгэл эхний удаадаа нэг хүн худлаа хэлээл одоо нөгөө хоёр дахь удаага дахиад хоёр дахь хүн худлаа хэлээл нөгөө нэг эхний хүнээ аргалал тэгэл тэр хоёр хүнээс бултаал дахиад гурав дахь хүндээ худлаа хэлээл тэр өмнөх хоёр хүнээ аргалаад нэг урд тормоогоор хойд тормоогоор нөхөж байгаа юм шиг одоо тийм үйл явдлууд ингэж явж тэр нь дамжирсаар хагаад бүр 37 одоо хүн болцсон байсан байгаа байхгүй. За тэгээд ингээд энэ амьдрал дээрээ зас залруулах юм олоод мэдчихлээ. Энэ одод тэр амьдралдаа үлдсэн ч гэсэн хэзээ нэгэн цагт над дээр буцаж бууж ирсэн л ирж байгаа нь л энэ гэдгийг л ойлгуулах гэж байгаа шүү. За тэгээд энэ одоо бичсэн тэмдэглэсэн зүйлээ харж иж зарим нь санахгүй. За тэгээд 62-т өөд болсон. Тэгээд яг амьдралынхаа эцсийн мөчөд бол айгүй харамссан байгаа байхгүй юу? Энийг ухаарад ойлгосон. Тэгээд хитрхи хожимдсон байсан гэсэн. Тийм учраас одоо төлөөс нь одоо дараа төрөл рүүгээ шилжээд ороод ирсэн. Гэхдээ дараа төрөл рүүгээ шилжихийн тулд одоо би энэ амьдралынхаа бодлыг цэгцэлсний дараа тэрний одоо өмнөх амьдралыг мэдэх эрх нь нэгддэг байгаа байхгүй. За одоо тэгээд дахиад нэг өөр төрлийн талаар ярих гэж байна. Тэгээд энэ болохоор дэлхий дээр биш өөр гариг дээр төрсэн байсан. Тэр гарига дээр одоо төрөл авахдаа ойролцоогоор 1000 жилийн өмнө заяа. Энд байдаг хүмүүс нь ер нь харагдах байдал нь одоо цэнхэр биетэй юм загварлаг хувцлалттай тий. Тэр гариг дээр одоо гариг болгон одоо дэлхийч бай, өөр гаригч бай. Тэд нэр ингээд өөр өөрсдийн хуультай байдаг. Тэр хуулинд заавал захирагдах гэдэг. Тэгээд миний тэр сонгож төрсэн 1000 жилийн өмнө сонгож төрсэн тэр гариг дээр болохоор одоо үсээ тарих нь хориотой тийм гариг байсан байхгүй юу? Тийм л гариг байсан юм байлээ. Одоо хүнээрээ сэтгэхээр одоо хүний төрөл дээр одоо энэ дэлхийн эд гариг дээр хүний төрөл дээр байгаа энэ сэтгүүгээр сэтгэхээр одоо тэр өнцгөөс ингээд ойлгоход жоохон төвөгтэй байгаад байгаа юм л тэр нь бол одоо дотор ингээд зөрчилдөөн явагдаад байна шүү дээ. Энд чинь нөгөө дэлхий дээр авсан мэдээлэл дотроо ингээд жоохон тодорхой хэмжээгээр хайрцаглагдсан. Одоо тэр хайрцаг ингээд задлж гарах шаардлагатай болж байгаа гэсэн үг байхгүй юу ер нь бол. За тэгээд тэр гариг дээр үсээ тарих хоригтой байсан гэсэн тийм үү? Тэгэнгүүт одоо би жоохон арай өөр сэтгхүүтэй, өөр хар хүнцэгтэй, өөр мэдрэмжтэй одоо тухайн гаргийн орсон шуугчдаас арай өөр сэтгхүүтэй байсан гэж байгаа юм. Тэгээд би нөгөө үсээ тайрчихсан. Тэгээд одоо тэр гариг дээрх хуулийг нэгдүгээрч зөрчсөн. За хоёрдугаарт намайг ингээд чи үсээ тайрж болохгүй байхад үсээ тайрсан гэд одоо шүүх хурлаар авч ирэлцсэн байхгүй. Тэнгүүд тэр шүүх хурал дээр одоо эсэргүүцэл үзүүлээд одоо тэр гаригийн хууль эрх зүйн үндсэн анхны одоо
хуулийн номыг сүйтгэж гисэн юм байлээ л дээ. Тэгээ хамгийн гол нь ганцхан одоо үүлийн өрөөний төлөөсөө надаас юу нэхэгдэж байгаа вэ гэхээр ганцхан тэр ном шатаасны төлөө ингэж байгаа юм, ганцхан үсээ шатаасны төлөө ингэж байгаа юм уу гэдэг зүгт нь гол нь биш. Би бүхэл бүтэн тэр гаригийн оршин суугчдыг одоо ингээд замбраагүй байдал үүсгэсэн байгаа байхгүй. За тэгээд энэ төлөөс маань одоо энэ амьдралд шилжиж надаас нэхэгдэж орж ирсэн. Тэгээ яагаад одоо орж ирж байгаа вэ гэдэг нь айгүй сонирхолтой байгаа байхгүй. Нөгөө үүлийн үрийн эзэн чинь одоо үгүй л энэ гариг ирэхс яг хариуцж идэг. Тэгээд зарим нэг зүйлийг ингээ орхигдуулах тохиолдол байдгийн байна. Тэгээд тэ хизээч алга болно гэдэг зүйл байхгүй. Тэгийг л одоо маш сайн ухаарж ойлгож мэдэрч авсан ийм үйл явдлууд болтлоо. Тэгээд мэдээч хэрэг одоо энэ зүйлийнхаа өгөө авааг бол тэнцвүүлээд одоо тэр олон амттай сүнс зүйлүүдтэй оролцсон. Тэгээд энэ бүхэл зүйлснийхаа бүхий л хүрэл авалтын бүхий л үүлийн үрийн төлөөсөөс бүрэн чөлөөлөгдсөн ийм гайхалтай сар болж өнгөрсөн байна. Тэгээд одоо цаашдаа амьдрахдаа ямар үүлийн үр тарихыг таашгүй. Гэхдээ эдий хүртэлх амьдралдаа энэ олон мянган жилийн туулалтын дараа энэ бүхнийг чадсандаа би өөрөөрөө маш их бахархсан. Бас одоо мэдээж муу үүдний үрийг тарихгүй сайн үлийн үрээ дэлгэрүүлж амьдрахыг хичээнэ. Тэгээд одоо буддын шашинд одоо өөр шашнууд ч бай тий. Ер нь бол энэ үүлийн үрийн талаар их яригддаг. Тэгээ энийг сонсч л байсан болохоос хизээч амьдрал дээр ингэж битээр энэ хүртэл буурна гэж хизээч төсөөлж байгаагүй, бодчиж байгаагүй. Ойлгоч гэж одоо бодож байгаагүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд бол тэгээд яхааргүй энэ зүйл байдгийн байна. Одоо бол 100% одоо 1000% хүлээн зөвшөөрч байна. Одоо дахин би дээрээ баталж байна. Сүүлийн 3 жил завсардаггүй. Энэ зүйл гэхдээ зөвхөн надад боломжтой биш. Бүх хүмүүст боломжтой. Хамгийн гол нь ухаарал, ойлголт, үнэн, зөв зам мөрөөрөл явах. Их юм бол энэ бүх зүйл боломжтой. Бидний мэдлэг гэж боддог зүйл зөвхөн одоо боловсролын түвшинд яригддаг тийм үү? Гэтэл одоо энэ өөрийн сэтгэл зүрх сүнсийг бас мэдэрч ойлгож энэ тал дээр суралцж болдгийм байна. Энэ бол бүр хамгийн чухал мэдлэг. Бүр үнэхээр чухал мэдлэг. Тэгээд энэ мэдлэгт суралцаарай гэж та нарт сануулж байна, захиж байна. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Авант тайлал пэйж админ гэрлээ байна. Тэгээд өссөн хүмүүст нь энэ явсан зам руу заагаад чиглүүлээд явж байгаа. Бас энэ амьдралынхаа тулдыг одоо ойлгоё, янзлыг засуулъя гэж байгаа хүмүүст бас нээлттэй. За тэгээд түр баярлалаа.